Эрхэм хүндэт эмч нар судлаачдаа гадаадаас ирсэн ханд нөхөд зочдоо та бүхэнд болон энд хуран цугларсан бүхэнд үлзий биелэгчдөө учрлан бүрдсэн энэ өдөр өглөөний мэндийг хүргье. За хавдар судлалын үндэсний төв нь Монголын элэг зүйс нойр булчирхаан эмч нарын нийгэмлэг Япон улсын Накаяма хавдар судлалын институттэй хамтран хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ оншилгоо сэдвийн доор эрдэм шинжилгээ онол практикийн олон улсын хурлыг зохион байгуулдаг нь улам жил болж өнөөдөр 10 дахь жилдээ золгож байгаад Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс талархал дэвшүүлж хурлын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсье. За 10 жил гэдэг бол эхийг амжуулах төлөвлөж ийм хугацаа. Япон Монголын хамтарсан олон улсын хурлыг анх хийсэн 2008 оноос хойш нойр булчирхаан толгой хэсгийг тайрах мэс засал. Мөн нойр булчирхаан сүүл хэсгийг дурангаар тайрах мэс засал. Хотоодыг бүгэлдэн дурангаар тайрах мэс засал. Улаан хоолойг тайрах мэс засал. Илгэний хорт хавдрын үеийн бүх төрлийн элэг тайрах мэс засал. Амьд дооноос элэг шилжүүлэн суулгах мэс засал зэрэг олон төрлийн мэс заслыг хавдар судлалын үндэсний төвд хийдэг болсон байна. За мөн 2018 оны 1-р сарын 28-ны өдөр амьд дооноос элэг шилжүүлэн суулгах анхны хаалгааг хавдар судлалын үндэсний төвийн эмч мэс засалчид амжилттай хийж өнөөдрийг хүртэл ийм ажилбарыг 5 дахь удаага хийсэн байгаа нь энэхүү онол практикийн өгөөж үр шимж гэж болохоор юм байна. Та бүхний сургалт үйл ажиллагааг бодит үр дүн амжилт дагуулж байгаад монголчууд бид талархаж бас бахархаж байна. Өнөөдөр энэ танд Япон Солонгос улс 50 улсаас эрдэмтэд эмчнэр хүрэлцэж ирж байна. Та бүхнийг манай улсад морилон саатаж Монголын эмч нартай мэдлэг дурсгалаа солилцсон хамтарсан мэс засал хийж байгааг Монголын эрүүл мэндийн салбарт оруулж буй үнж баршгүй хувь нэмэр хэмээн үнэлж байна. Илэрхийлье. За мэдээж төрийн нэг чухал үүрэг бол иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл аж төрх нөхцөлийг хангах явдал юм. Тийм ч учраас улам бүр хийж байгаа хорт хавдрын өвчлөлт шалтгаан ангаах соёлын арга зүй менежментэд эмч нарын төдийгүй нийт иргэдийн анхаарлыг хандуулах ойлгомжийг чухалчлаж энэ онол практикийн хурлын ажиллагаанд зориулж хүсэж байна. Хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг хавдар судлалын үндэсний төв Монголын элэг зүйс нойр булчирхаан эмч нарын нийгэмлэг Японы Накаяма хавдар судлалын институт нийт монголчуудын өмнөөс мөн дахин гүн талархал илэрхийлье. Өнөөдөр бид шилжилтийн үеийг хараахан дуусгаж ажил орлогогүй ядуурл зарим нөхцөл хүндрэлтэй байгаатай холбогдоогоор энэ халдварт өвчин тэр тусгай энэ хавдартай холбоотой асуудал Монголд бол үнэхээр сэтгэл түгшээсэн, нийгмийг түгшээсэн ийм байдалтай байгаа. Энэ тал дээр ингэж арга хэмжээ авч сэтгэл гаргаж зохион байгуулж байгаа энэ 10 жилийнхаа одоо үр дүнг харж дүгнж байгаа та бүхэнд бас дахин талархал илэрхийлье. Баярлалаа.